За энэ бичлэг хийх гээд пэйж дээр та нараас одоо санал асуулга авсан байгаа. Антони Эдвардсын 2 дахь пүүзийг хийх үү, Ja Morant-ийн 3 дахьыг хийх үү гэсэн. За та нар бараг 75 бараг 80%-аар Ja Morant-ийн 3 дахь пүүзийг хий гэсэн. Тэгэхээр Ja Morant-ийн 3 дахь пүүзийг авсан байна. За сайн байцгаана уу, Zopal Kicks байна. Энэ удаагийн бичлэгээр Nike Ja 3. За пүүзийн материалын хувьд бол маш шинэлэг буюу маш хуучинлаг буюу шинэлэг материал гэх юм уу та. За ямар байна гэхээр дээд материал нь нэхмэл материалн дээр юм бага хэмжээгээр эрзийн нааж өгсөн. Тэр эрзийн наас нь одоо хуучны Curem гэдэг нэг материал нэг хэсэг гарч ирсэн. Одоо тэрний жоохон шинжлэгдсэн хувилбар гэх юм уу та. За дээр нь жоохон эрзэн тавьж байгаа учир нь материалыг бүх болгож байна. Суналт бага болгож байна. Тэгээ дээрээс нь бас жоохон стайл нэмж өгч байна. За ерөнхийдөө тавьсан наасан энэ хэлбэр нь болохоор уртаашаа өргөөшөө хийсэн. Өргөөшөө хийсэн учир нь одоо ямар учиртай юм бэ гэхээр пүүзний хөлийг пүүзнээс хоёр тийш нь холбруулахгүй сайн барих тийм зорилттойгоор хийсэн баг. За тэгээд энэ пүүз яг дээдх материал нь бол Kobe 5-та маш төстэй. Kobe 5 Black Mamba гэдэг пүүзний юуны могооны аршиг хэлбэртэй гэж Curem гэдэг материал хэрэгжилж байсан. Дээдгээр юм эрзэн ч юм уу хуунцар юм наацсан юм шиг сонин. Тэр үед бол тэр жоохон хатуу материал байсан, амьсгалдаггүй. Тэрийг одоо сайжруулсан хувилбар нь одоо Ja Morant-ийн 3 дахь пүүзэн дээр хийгдсэн байна. Яагаад тэгэхээр одоо тэр чигээр нь юм наагаагүй хэсэгчлэн наасан болохоор одоо хөнгөн байлгаад дээрээс нь амьсгалах чадварыг барьж үлдээд дээрээс нь бас эдлэгээ сайжруулах маягтайгаар тэгж хийсэн байна. Тэр нь бол надад маш их таалагдж байна. Одоо ингээд өмсөд гიშгэхэд одоо урд хэсэг нугларахад жоохон цавуулаг материал хөлн дээрээс жоохон дардаг. Энэ ерөөсөө дарахгүй байна гэсэн үг. Пүүзрийнхаа cushion буюу зөөлөвчийн тухай ярилцъя. За Ja Morant 1 2 дээр бол маш муу хийсэн зөөлөвчийг өсгөнд нь баг юм хийгээгүй. Үлмэн дээр нэг жижигхэн зүүмтэй. Тэгээд маш тааруухан, дээд материал нь ч гэсэн тааруухан. Ja Morant 3 дээр бол ер нь бол маш инновац өндөртөө энэ пүүзийг ер нь 1-2-оос нь шал өөр болгож гоё Kobe-гийн хэлбэртэй жоохон дөхүүлж хийсэн байна. За зөөлөвч нь болохоор энэ одоо ямар болсон байна гэхээр Zoom X гэдэг одоо зөөлөвчөө Nike-ийн бүүлтийн пүүзэнд хийдэг зөөлөвч одоо энэ саксны пүүзэнд хийж өгсөн байна. GT Cat 3-тай адилхан гэсэн үг. Тэгэхдээ энийг бол Hybrid Zoom X гэдэг юм байна. Тэгээд ямар учиртай юм гэсэн дундуур нь нөгөө Zack Food Doctor гэдэг YouTube залуу дундуур нь хуваагаад хийж өгсөн байна. Тэр нь яасан гэхээр өсгийн хэсгийнхаа доод хэсгээр Zoom X-ийн одоо scrap буюу жоох илүү гарсан хог новш гэх юм уу да. Тэдрийг одоо нийлүүлээд барьцалдуулаад тэгээд доод хэсэгт нь жоохон хийгээ. Тэгээд дээр нь яг Zoom X-ийнхаа шинэ зөөлөвчийг тавьж өгсөн байна. Одоо нэг бодлын одоо хог хаягдлаггүй пүүз хийж байгаа одоо тийм стратеги рүүгээл орж л байгаа юм шиг байна. Илүү юунд таалагдж ийм гэхээр одоо манай Монголын нөхцөлд манайхан ч одоо гадуурч бас пүүзээ өмсчдэг гадааш тоглолцдог, гадуурч өмсчдэг болохоор бас нэг шовгор хадаасан дээр ч юм уу нэг тийм эртээ энэ дээр гიშгээд пүүзнийхээ одоо зүүмийг хагалах гад байдаг. Хагалдаг ер нь бол зүүм нь одоо тэр хийтэй зүүмийг бол Zoom X хийсэн нарийн болохоор одоо эн чинь өөрөө бамбалзуурн зөөлөвч бол учраас хагарах юм байхгүй. Тэгэхээр ер нь бол танд ер нь бол хөлд иттэхнэрээ бас жоохон арай удаан эдлэгээтэй болж байгаа юм уу да. Одоо манай Монголын нөхцөлд шүү гэж бодож байна. За пүүзний зуралтын хувьд бол маш одоо агрессив гэж ярьд юм да. Бас сүртэй хээтэй одоо хэн өөрөө Ja Morant-ийн лого байгаад байгаа. Логог нь дээш нь харуулад, доош нь харуулад, хажууд нь харуулад янз янзаар хийцэн. Тэр зуралтын хувьд бол ярих юм байхгүй. Гэрийн нөхцөлд өмсч үтсэн. Модон шалан дээр бол бас
амар чихардаг пүүз байна. Чихардаг гэсэн нь бас сайн зууралтай гэсэн үг бас заавал биш. Гэхдээ энэ бол чихардаг бас сайн зууралтай пүүз болж өгсөн байна. За тэгээ одоогоор яг дотор бол тоглож амжаагүй байна. Тэгтээ бол зуралтын хувьд бол энэ ярихамгүй бах. Энд тентхийн ревю харлаа. Зуралт нь бол тасархаал гэж байна. Тэгэх гоё хэлбэртэй, гоё загвартай юутэй байна. Зуралттай логогоо хийж өгсөн болохоор бас хөөрхөн хальт ингээ харахаар бас машины дугуй шиг юм шиг тийм хөөрхөн хэмээтэй өвлийн дугуй шиг те. Тэгж хийж өгсөн байна. За энэ пүүзийг аваад анх хайрцагаас нэгт би бас нэлээд догдолж ирсэн. Яг тэгэхээр миний дуртай Коби 5 их төстэй юм байна гэд. Тэгэд онгоолгоод үтсэн бас яг л байна шүү. Дээрээс нь харахад одоо нэг дээрээс ингээ харагддаг нэг өнцөг байдаг да пүүз. Тэр нь их гоё. Би жоохон шөвгөрдөө пүүз дуртай болохоор ч юм уу. Гоё шөвгөр байна. Пүүз өмсөн гутал яг ингээ тийм аимс өмсөж байгаа юм шиг пак гэдэг энэ тэндээс нь бариад яг гоё болж байна. Арзмарын хувьд бол яг байна. За тэгээд өсгийний мултрах ч юм уу одоо өсгий сугарах ч юм уу эсвэл нь үдээсний дээдсгэрээ шагаа руу зоож холгох ч юм уу ямар ч тийм юм байхгүй. Ерөөсө өмсөн гутал шинээр өмсгөл яг хэд өмсөө тоглолцсон юм шиг хөл тийм мэдрэгдэж байна. За тэгээд дээрэс нь надад бол зөөлөж маш чухал байдаг. Тэгээд зөөлөжийн хувьд би ямар авах вэ гэж жоохон одоо юу гэдэг нь жоохон айж ирсэн гэх юм уу. Тэгсэн яг гоё байна. GT Cat 3 над их таалагддаг. Тэр чинь Zoom X-тэй. Тэрнтэй маш төстэй юм байна. Гоё хөнгөн юм байна. За тэгээд өнгөнч гоё юм. Хэлбэрэнч гоё юм. За тэгэл бүхэл юм таалагдж байна. Энэ пүүзээс одоо одоогийн байдлаар таалагдаагүй юм нэг ч л гараагүй байна. Ямар ч позишн тоглодог хүмүүс болох юм шиг санагдлаа. Хөнгөн хурдан гүөх дуртай тесрэлттэй хүмүүст бол яг болж юм. Яагаад тэгэхээр зөөлөвч тим амар зузаан биш мөртлөөс хөнгөн байна. За том биетэй доор центр тоглодог хүмүүс бас өмсгөр байна. Яагаад тэгэхээр зөөлөвч нь хангалттай бас сайхан хөнгөн шагаамаа бас гიშгчээд байхгүй. Суураад байхгүй. Irish шиг crossover step back хийхэд шидэхэд бол тэгэл airball хийхэд бол гоё шүү дээ. За ингээд бичлэгээ үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.